За бараа ихэд биднэрт одоо дараах материал хэрэгтэй. Нэгдүгээр А4 хэмжээний том улбар шар цаас, за хоёрт нь багахан хэмжээтэй цагаан цаас. За цагаан цаасаараа бид нэр чих одоо хамрыг хийн. За үзгэн бахар баал, хайч, цавуу. За 3 өнгийн дугуй дүрс гаргаж болохоор том, дунд, жижиг гэсэн одоо юм дугуй дүрс гаргаж болох юм. Тэгэхээр та нар энийг бол юугаач хийж болно. Багш нар өөрт байгаа зүйлээрээ хийх гээд энд гаргаад ирсэн байна. За одоо ингээд эдгээр зүйлсийг бэлдсэн байхад бид нар бараа урлах нэ. За одоо тэгвэл бүгдөө хийж эхлэх хөөхтүүдээ. За хийж эхлэе. За нэгдүгээр бид нар том А4 цаасаа хөндлөнгөөр нь тавьж агаад. За өмнө бид нар бас ийм гараа зурж исэн тийм ээ. Яг одоо булганаасаа урт нь тавиад гараа дагуулад зурна. За ингээд. За багш нь бол зурхтаа харандаа хэрглэж байна. Та нар маань хар балаа шууд ашигласан ч болно шүү. За хөөхтүүдээ. За ингээд зурлаа. За ингээд зураад авсан болвол одоо зурсныхаа дагуу хайчлах ёстой. За тэгэхээр нилээд наад цэвэрхэн цаас үлдсэн байгаа. За тэр хэсгийг бол тэр чигтэн цэвэрхнээр нь хайчлаад хажууд аваа тавьчих юм байгаа. Тэгэхээр багш нөгөө химнэнгээ та нартай яриад байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ цаасаа дараагийн өөр бүтээлд ашиглах учраас нэлээд холдуул тавиад. За одоо тэгээд хэлбэрийн дагуу бүгдөө гараа сайхан хайчилцгаач. За тэгэхээр гарын салаагаа олвол хол алцаалгаж тавихгүй. Гэхдээ хооронд нь хавчиж нийлүүл тавихгүй. Учир нь юу гэхээр бид нэрийн жигчийн хуруунаас 7 хуруу хүртэлх одоо хуруунууд маань барын маань дөрвөн мөчн болох юм байна. Гараа дагуулаад хайчилахаар биднэрт цааснаас маань нэлээд их хаягдл гарч байгаа биз. Тэгэхээр эндээсээ бид нар яах вэ гэхээр дугуй дүрснүүдээ хайчилж авах юм байгаа шүү. За ингээд дуудахгүй яах нь барын маань их биеийн яах нь бэлэн болох нэ. Хамгийн томоосоо ихсүүлээд за энэ маань барын маань толгой болох юм байгаа. За тэр дундын хэмжээ авахаараа бас хоёрыг за хоёр зурдаг маань энэ маань юу ах вэ? Чихээ хийж авч байгаа шүү бүгдөө. За тэгэхээр та нар маань багцаалтаад тийм ээ ямар дугуй дүрс гаргаж авах вүлээ гэж бодож ивэл ийм одоо дугуй дүрсээрээ бид нэр яах нь хоёр чих толгой хийх учраас ингэж багш нь сонгож авсан байхын дээргэн тойрных юм ахаар ус ундааны савны ёроолоос ихсүүлээ тийм ээ дугуй бөөрөнхий гаргаж авах нь зөндөө байгаа штэ таагч бас болно. Доос мөнгө авсан байгааз тэр ямар учиртай гэхээр барныхаа чихэн дотор цагааныг хийж өгөхөөр болоо бар маань чихэн илүү тодорч өгөх учиртай. Тийм учраас багш нь зоосон мөнгөө дугуйлах гэж байгаа. Цагаан цаасан дээрээ чихний хоёр дугуй хамраа ажиллаад авах юм бол өөр хайчлах зүйлгүйгээр бараа ихэд бэлэн болох нь тийм ээ. Тэгэхээр хамрыг цаасаа нуглаад зүрх зурдаг шиг тэгтээ жоохон урт тавтар зурчих нь тийм ээ. За ингээ хайжлахаар хоёр тишээгээ сунсан манай барын хамрны сахал маань гараад ирэх юм байгаа тийм ээ. За одоо хардаа нэг ийм хэлбэрээ зүрх юм шиг байгаа зү тийм ээ сунцсан юм шиг. За одоо хоёр чихний доторх цагаанаа хайчлаад авъя. За тэгээд чихний доторх цагаанаа хайчилж авангуудаа эргэн тойрох сайхан саяны энэ хайчилсан нүуний хог цаас илүү үлдэгдэл гарсан юмудаа цэмбитэл сайхан цэвэрлжээрээ яагаад гэвэл дахиж бид нэр юм хайчлах огтлох хог гаргахгүй учраас тийм ээ. Одоо бол дандаа нааж будах ажлууд маань үлдэж байна гэсэн үг. За одоо том дугуй маань юу гэж хэллээ багш нь толгой гэж хэлсэн тийм ээ. За одоо толгойгоо сайхан цавуудаад бүгдөө их бие рүүгээ наая. За тэгээд эрхийн хуруу маань юу гэлээ? Сүүл жигчийн хуруу маань урд мөч гэсэн учраас тэрийгэ бодож агаад толгоогоо яг хаахан наах уу гэдгийг бид нөр өөрсдөө мэдрэмжээрээ наах нь тий. За чихэн дээрээ цагаанаа наалаа. За одоо хамттан цавуудаад толгооны хаараас чихээ цохиулгаж наад. Хит том цохиучих юм бол баавгаан чих шиг болчин тийм ээ. Тийм учраас хэмжээг нь харж агаад наах юм байгаа шүү. За ингээд бар маань толгой нь ямар боллоо бэлэн боллоо хоёр чихтэй. Одоо сайхан хамрын цагаанаа наая. Тааруулж барьж байгаа дарын цавуудаад тэгээд сайхан наачин бүгдөө. За одоо ингээ наах ажил маань ингээ бүрэн дуслаа. Одоо бид нар ч хар балаараа зурх ажил үлдлээ штэ тийм ээ. Наасаа эхлээд одоо барийнхаа зураасыг зурж эхэлнэ. Тэгэхээр бар маань өөрөө юм 90 амтан байгаа тийм ээ. Тэгэхээр
барны ирээнээ духнаас нь эхлээд за нэг том, хоёр жижиг, нэг том гэх тушмаар тэгээд дараа нь бид нар хоёр нүдийн за бархандаа хоёр нүд хийж өглөө. За хоёр нүдийн зурчлаа тийм ээ. За одоо хоёр нүдээ зурсан юм чинь өөрөө зурх хөхтүүдээ нүүрэн дээр нь бяцхан хамар зурна шүү дээ. За хамраа зурлаа. Тэгээд дараа нь сахлаа зурлаа. Одоо харин энэ дэр цэг өгнө. Балныхаа зүрээ цэглээд за ингээд бар маань бид нар яах нь одоо бар шиг харагдаж эхэлж байна хөхтүүдээ. За цэглэсэн. За одоо ингээд бид нар яхаа өгөхөөрэ барныхаа хээг зурж эхэлнэ. Тэгэхээр нурт нарийнхан гурвалжин сууртайгаар гаргаад тэрийгээ яхаа үцгэн балаараа ингээд битүүлээ зураад өгөөрэй хөхтүүдээ. За барны хээ бол нэг хэвэн байдаггүй учраас гой зурх нь муухай зурх нь яана гэж бодох хэрэггүй. Тэгэхээр бидэнд бол яхаа бар маань өөрөө байглаасаа яах нь яг нэг адилхан зураастай байдаггүй. Нэг барны одоо энэ 150 орчимд байдаг зураас нь хүртэл нэг ижил байдгүй гэж байгаа. Тийм учраас яг адилхан зурх гад тий яана муухай боллоо гэж санаа зовхгүйгээр чөлөөтэй сайхан уран сэтгэмжээ ашиглаад ингээд сайхан зураараа нэгэн хэвийн дүрсийг л бид нар яаж яана бодож байгаа шүү дээ тий урт боог нь хийх үү өргөн найрын хийх үү гэдгээ сонголтоор авч байгаа. За тэгэхээр энэ одоо багш нь та нартайгаа хамт хийж байгаа бүтээлүүд айл болох хялбар тэгээд яг хурдан хийхээр ядрахгүйгээр залхахгүйгээр хийх тэгсэн хэрнээ бас ямар гэлээ өхөөрдөм хөөрхөн байх тийм одоо яг бүтээлүүдийг сонгон хамтдаа хийцгээж байгаа шүү хөхтүүдээ. За бүгдөө багштайгаа хамтраад ийм игдүүтэй хөөрхөн барыг богинохоо хугацаанд хийчихлээ шүү дээ.